эрхчлөө сэдвээр цуглуулад ийм одоо бас хэлцүүлгийг явуулахаар шийдсэн байгаа. Тэгээ өнөөдрийн хэлцүүлэг маань бол хамгийн анхны хэлцүүлэг маань болж байгаа. Төрийн өмчийн компани гэдэг ойлголтыг эхлээд нэг тодорхой болгох талаас миний мэдхээр бол манай үндсэн хуульд бол одоо төрийн өмч гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрний хажуугаар хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өшөө хэрвээ би андуураг бол нийтийн өмч гэдэг ийм гурван ямыг хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг тийм ээ. Энэ гурваас бодвол мэдээж хэрэг одоо нөгөө төрийн өмчөд хамаарсан энэ бүтцийг биднээс тойруулж ярих гэж шиг байна. Тэгэхээр төр өөрөө өмчтэй байна гэдэг энэ концепц байна тийм үү? Төр маань өөрөө ийм өмчтэй байх эрх зүйн үндэслэл бодит шаардлага хаанаас гардаг юм бэ гэдгээс эхлүүл яасан. За амарснаас эхэлж байна. Одоо тодорхой хэмжээгээр хүмүүсийн эрх шихийг, нийтлэг эрх шихийг л хангаад явна шүү дээ, тий? Хангах хэрэгтэй. Өөрийнх нь мөн чанар. Хангана гэдэг нь яхаг хэлээд байгаа. Хангана гэдэг нь хамгаална гэдэг юм. Одоо жишээлбэл тий цагдаагаар хамгаална гэдэг ч юм уу тий. Одоо ингээ янз бүрийн хэлбэрээр илэрнэ л дээ. Тэгэхээр тэр зүйлээ хийхэд тулд ямар нэгэн байдлаар эд хөрөнгө тийм ээ зарцуулах хэрэгтэй. За гэдэг агуулгаараа за төр бол өмчтэй байх хэрэгтэй маа гэдэг ийм зүйлийг хэлээд хэлээ. За цэцэрлэг олжээс үүрэг нэг зохицуулалтын нэг үүрэг байгаа. Тэгээд өмчлөл хэрэгжүүлж байгаа нэг чиг. Тэгэхээр өмчлөл хэрэгжүүлж байгаа тэр чиг үүргийг хэрэгжүүлэх тэр зарчим нь бол одоо энэ компани хэлбэрчүүд нөгөө босд өмчлөлийг хэрэгжүүлж байгаа. За зохицуулалтын чиг үүрэг нь бол тодорхой. Тэр нь одоо хууль баталгаас ахуулаад хэрэгжүүлэх хамгаалал ингээд хэрэгжүүлэх юм байна. За өмчлөлийг хэрэгжүүлэх нь бол тусдаа чиг үүрэг болоод ингээд. За асуултанд яг тодорхой хариулъя. Яг за баялаг зөвлөхөс төр ягаад өмчтэй байх хэвтэй? Тэр ер нь өөрөө үүрэг нь юу гэхээр тэр хоёрын хийж чадахгүй мөртлөө нийгэмд шаардлагатай тийм ажил хийх үүрэгтэй байхгүй. Тэрийнхээ төлөө төр бол хүмүүсээ татвар авч тэр татвар авсан мөнгө нь одоо манайхаа дагуугаар үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Тэр юу гэхээр тэр үйл ажиллагаа явуулахад заавал эд хөрөнгө тодорхой шаардлагатай л да. Тэр утгаараа төрийн өмчгөд одоо байгаа шалтгаан нь тэр л дээ. Үүргээ гүйцэтгэвэл одоо гүйцэтгэхийн тулд өмч хэрэгтэй гэж байна шүү дээ тийм үү? За судлаач би эсрэг саналтай. Төр зайлшгүй өмчтэй байх шаардлагагүй. Төрийн гол үүрэг бол иргэний эрх хэрэгжүүлэг хамгаалах. Тэгэхээр тэр чивүүргийг хэрэгжүүлэхийн тулд эд хөрөнгө зайлшгүй зарцуулна гэдэг шүү дээ. Тэр зайлшгүй бол зарцуулах шаардлага бол байхгүй. Татвар тодорхой хэмжээгээр авч байгаа, татвар авж байгаа мөнгөөрөө тодорхой эд хөрөнгүүдийг түрээслэх ч юм уу үйл ажиллагаа явуулж болох юм. Тэрнээс биш хувийн өмчийг хийж чаддгүй, иргэдийн хийж чаддгүй зүйл гэж байхгүй шүү дээ. За эдийн засгч тэр мөнх хотын хэлсэндээ би бол санал зөвлөж байгаа байхгүй. Одоо ягаад тэгэхээр тэр иргэдийн юуг хамгаална гэж байгаа. Эрх ашиг хамгаална гэж байгаа. Гэтэл яхаарахгүй эдийн засгч нь чөлөөтэй ингээ эдийн засаг байгаад ирэхийн хэрээр заримдаа монопол гарч ирж байгаа. Энэ монополи ямар нэгэн байдлаар энэ төрийн зохицуул, төрийн хяналт, ялангуяа төрийн компани байх шаардлага. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь эдийн засгийн урт хугацааны одоо өсөлт хөгжлийг хамгаалахын тулд одоо шинэ технологиг нэвтрүүлэхийн тулд төр яхаарахгүй орох шаардлагатай байна. За тэр бол төрийн үүрэг юм уу? Төрийн үүрэг бол биш. За тэгвэл баялаг хуугаас дахиад асууя л да тий. Төрийн үүргээ биелүүлэхийн тулд ямар үүрэгтэй юм төр? Ер нь төр байхгүй бол сайхан та. Тэгвэл одоо бүх хүмүүс чөлөөтэй сайхан. Төр гэж юм бол дарангуйлын одоо бас нэг юу. Гэтэ төргүүгээр хүн өөрөө ингээд эрхчлөөтэй ингээд явах болцоог байхгүй нэг. Ягаад гэвэл хүн бол дандаа хуваа явдаг тийм ээ. Хувийнхаа төлөө явдаг. Тэр нь нөгөө хүний хувийн одоо эрх ашиг зөрчдөг ийм тал гарч байгаа байхгүй. Энэ бол нийгмийн нэг гишүүний нөгөө гишүүнээс нь хамгаалах үүрэгтэй юм байна шүү дээ тийм үү? Тэрнээс тэгээ тэр хоёр хоорондоо юмаа зохицуулж чадахгүй юм зөндөө гарч байгаа байхгүй. Тэрийг төр одоо өөрөө зохицуулах. Энэ үүднээс л төрийн хөвлөд тэр татвар төлөвчөөс мөнгө авч тэр авсан мөнгөөр тэр үйл ажиллагаа явуулж. За хуульчтаас асууя л да. Хуульчт одоо төрийн үүрэг нь хаана юугаар тодорхойлогдсон мэдээ. Яг одоо бүр 1 2 3 гэдээ ямар үндсэн үүргүүд идэх юм те. Сая бол одоо баялаг зөвлөх бол нэгийг л хэлж штэ. Нэгдүгээрт хэлэх гэсэн санаа бол тодорхой контекст дээр ирэх хэрэгтэй төрийг. Өөрөөр хэлбэл тодорхой нэг нийгэм дээр юм аа тий. Одоо жишээ нь Монголын нийгэм бол нэг өөр төр зурагтай. Угаас өвдөл тий одоо байгаа өвдөл. Тэгэхээр төр тэрэн дээр ямар айдлаар орох уу гэдэг бол
өөр нэг улс те одоо. За тэгэхээр өнөөдөр манад үндсэн хууль байж байгаа шүү дээ, тий. Тэр үндсэн хуулийнхаа хүрээнд л ярил л да, тий. Өөр улсуудын хүрээнд баймс яриад яхаа. гэдэг юм уу зөвхөн онлайн түвшинд ярих юм бол энэ маань зүгээр онлайн маргаан болоод тийм ээ. Айхтар үрдүртэй юм бол болохгүй. Ингээд ч гэсэн айхтар ойлгохгүй болов гэж бодож байна. Зүгээр яг манай дээр хийгдсэн бодиттой бидний туршлага бидний туулсан туршлага юу вэ гэхээр зах зээл бол дангаараа оршин тогтнож шудраг байдлыг тийм ялангуяа эдийн засгийн хүрээнд бол эдийн засгийн шудраг эсийг тогтоох чадваргүй юм байна. Тийм ээ. Зөвхөн хувийн санаачлал бол болцоогүй юм байна гэдгийг тэр бол ойлгогдсон. За энийг ялангуяа тэр 90-ад онд Орос, Монгол гэх мэт энэ улсуудад шилжилтийн гэж байгаа тийм цэвэр либертар гэдэг нь зөвхөн чөлөөт байдлаар ингээд явуулын эмчийг эзэд нь хөрөгвөл тийм ээ. Тэр ингээд аяанда жинхэнэ эмчийн эзэдтэй шилжээд тэгээд тэр компаниуд нь өсөн дэмжих бүгд ивчиж явах юмаа гэдэг энэ хандлага бол болцоогүй ээж гэдгийг 98 оны хавьяас тэрийг дэмжиж орж ирсэн гадны одоо эдийн засгчид судлаачид бол өөрсдөө зөвшөөрөж бичсэн байт. Тийм ээ. Тэр агуулгаараа бол төрийн эрх зай жишээлбэл эдийн засгийн хүрээнд бол тэгж орж ирж болж байгаа. Нэгэнт одоо хувь төлөгч нартай эдийн засгийн эрхчлөлөг хүсэж байгаа хүмүүс ингээд шудраг эрсийг бий болгочихдохгүй тийм ийм тохиолдолд бол тодорхой хэмжээгээр зохицуулах. Тэгэхээр энэ бол хин байлгүй зөвлөхийн ярьсантай үндсэндээ бол баг нэг болж штэ тий. Яг одоо дундын зохицуулагч байхгүйгээр иргэд бол бие биентэй одоо ингээд нэг төрийн оролцохгүйгээр тийм асуудлууд дээр бол төрийн оролцоо. Тэгвэл цэцэмэлгээс цэцэмэлэг хуульчаас. За яг өнөөдөр хэдүүлээ сайн амарсан хуульч хэлж байна л да. Яг тодорхой орчин практик орчин дээр хэдүүлээ ярмаар байна гэх тийм ээ. Тэгээ тэр маань за өнөөдөр Монголын үндсэн хуулиар төрийн үндсэн үүргүүд ямар үүргүүд гэдэг. 1 2 3 гэдэг одоо яг хэлээ л да. Яг ямар үүрэг. За одоо төрөг гэхлээр улсын хурал засгийн газар тэгээд шүүх байгууллага гэдэг ингээд институтууд орж ирж байгаа. Тус бусдаа чиг үүрэгтэй. Яг төр гэдэг ингээд багцлаад ярих юм бол ингээд нэг зүйлийн талаар ярьж байгаа хэрнээ тэр чин дотроо ингээд тус тусдаа чиг үүрэгүүдийг хэрэгжүүлээд явж байгаа. Мэдээж хууль тогтоох чиг үүргийг засгийн газар хууль хэрэгжүүлэх чиг үүргийг шүүхэн хууль хэрэгжүүлэх чиг үүрэг гэдэг юм. Ингээд явж байгаа. За өмчлөлтийн тал дээр бид нэр төрийг ер нь яагаад өмчтэй байх вэ? За энэ компани байх шаардлагатай юм ярих юм бол бидний төр гэдэг тэр зүгээр нэг нийгмийн харилцаанд оролцогч гэдэг утгаараа ярих юм бол арай ойлгомжтой болох юм шиг надад санагдав. Төр өөрөө чиг үүрэгтэй тэрийг хэрэгжүүлэх гэж байгаа юм бол нийгмийн харилцаанд идэвхтэй оролцогч болж байгаа. Нэг оролцогч болж байгаа юм бол бусад оролцогчтойгоо адилхан өмчтэй тэрийгэ захиран зарцуулдаг, буцаж худалдаж авдаг. Ийм л энгийн харилцагч болж орж байгаа тохиолдолд бол энэ тэгж оролцохоос өөр аргагүй. Тэгэхээр өмчийн асуудал бол төрж зайлшгүй яригдахаас өөр аргагүй. Зөвлөхөөс таснаа. За зөвлөхөө тэр бусад орнуудад одоо гадаад орнуудад төр одоо өмчтэй байх. Тэрэн дотор ашигын төлөө өмчтэй байх. Ашигын төлөө байгууллагыг одоо өмчлөх энэ талаар одоо нөхцөл байдал ямар вэ? Ер нь зүгээр энэ бусад орнуудын юг харж явах графикийг үзэж явахдаа төрдөө өмчгүй тийм төр байхгүй. Өөрөөр сайн хэлдэг тэр ашигын төлөө үйл ажиллагаа болдог тэр аж ахуй хэрэгтэй хэлбэргүй тийм төр улс гэж энэ хаалга та. Тодорхой хэмжээгээр их баг ямар хэмжээгээр байна. Ялангуяа энэ хямрал болж явах дараах юм уу тэр үед бол төрийн өмчнөл ихсээд гэж. Өөрөөр хэлбэл тэр хямралыг одоо даван туулахын төр тодорхой юмд оролцдог ийм хандлага бол одоо энэ 19-р зуун 20-р зуунаас эхлээд бий болсон байна л да. Ер нь жишээ нь бол жишээ татаа хэлэхэд 20-р зууны ихэнд бол Америкийн төрийн оролцоо бол 10-20% төгсөж байсан байна шүү дээ. Одоо бол Америкийн төрийн оролцоо бол жишээ нь эдийн засгийн оролцоо бол 40-50% дээр хийсэн байна. Зарим орнд жишээ нь оронд бол 60-70% ч тийм оролцоо бас байна. Гэхдээ энэ нь юу гэхээр ер нь оролцож байгаа тэр оролцооны өгөхөөр тэр зах зээлийн хандлагаараа оролцоод байна. Зүгээр одоо тэр юу хандлагаар биш тийм ээ. Зах зээлийн хандлага биш. Тэр арилжааны хандлагаар оролцоод байна. Тэр яг хувийн зэгдэх шиг тэгж ажилладаг тэр системээр орж ирнэ. Тэгэхээр зүгээр орд төрийн өмчгүй байх юм уу, төрийн оролцоогүй байх ийм болцоо бол одоо энэ нийгэмд байхгүй гэж хэлэх гэдэг нэ. Тийм дүнлэлгээд шиг байна. Төргүй байх юм уу? Тийм болцоо бол энэ. За тэгвэл ихт мөнхтас
98 он хүртэл бид нэр цэвэр либертар чөлөө зах зээлийн эдийн засгаар явсан гэж үзэхгүй шүү дээ. Посткоммунист улс орнууд яаж зах зээлийн харилцаа шилжсэн бэ гэдэг. Ер нь дэлхий дээр яг цэвэр чөлөөт эдийн засгийг хэрэгжүүлсэн улс орн байхгүй шүү дээ. Одоогийн байдлаар. Тэгэд байхгүй зүйлийг харж үзээгүй гэж дүгнж болохгүй. Өөрөөр хэлбэл цэвэр чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаанд орж үзээгүй байж энэ өөрөөр хэлбэл орсон нь өөрөө буруу гэдэг дүгнэлт гарч болохгүй шүү дээ, тийм. Математикийг бодоход өгөгдөл нь тодорхой байж байгаад хариуд үр дүн гардагтай адилхан. Тэгвэл энэ дээр нэг зүйлүүд байна. Дэлхий дээр болж байгаа эдийн засгийн хямралууд бүгдээр төрөөс шалтгаалж байгаа. 29 оны хямралыг одоо энэ 8 оны эдийн засгийн хямрал Америкийн төр данхаагаад байна гэд яваад байна шүү дээ, тийм. Энэ болгон төр оролцоод төрийн оролцооны үр дүнгээс үүдээд хямралууд явагдаад байна. Биднээс юунасаа жоохон хазаагаад байна. Нөгөө өнөөдрийнхээ гол сэдвээс те. Тэгэхээр яг одоо нөгөө нэг төр үүргээ биелүүлэхийн тулд одоо өмчтэй байх гэдэг л одоо гол логик гарч ирээд байна шүү дээ, те. Тэгээ яг тэрэн дээр бол одоо үндсэн хуулиар Монголын төр нөгөө дэг журам сахиулах ёстой байдаг, те. Батлан хамгаалахын юу байдаг, нийгмийн халамжийг хэрэгжүүлэх юм үүрэгтэй байдаг. Энд нь зориулсан тийм өмчтэй байхыг бол манай нийгэм бол өөрөө угаасаа хүлээн зөвшөөрсөн юм шиг байгаа байхгүй. Тэгтэл одоо болохоор зэрэг эргээд дараагийн асуудал маань биднээс хамгийн ихэнд яжсэн. Яагаад арилжааны төслүүдтэй энэ ашигын төлөө бизнест төр яагаад оролцоод өмчтэй байх хэвээр. Тэрний бодит шаардлага юунаас үүдэж байгааг. За тэгэл дахиад эндээс эхлэе л дээ. Тэгвэл болж байна. Үндсүүлийн 5-ын 4-дээр ингэж байна. Төрийн үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн хөгжлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна. Яг энэ зохицуулна гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэж би бодоод байгаа юм л. Яг энэ дээр бол айхтар нэгний тайлбарласан юм бол одоо миний мэдж байгаа хэмжээнд бол алга. Эдгээр бас бичсэн бахыг үүсэхгүй. Зохицуулна гэдэг нь бол Монголд багаж Монголын контекст дээр хоёр хуулиар хийж болж байна. Нэг нь шууд дүрм журам гаргах байдлаар, хууль тогтоомж гаргах байдлаар зохицуулж болж байгаа. Нөгөөх нь өөрөө эдийн засгийн оролцогч болж байна. Тийм аж ахуй эрхлэгч болох байдлаар тэнд зах зээлийн механизмыг ашиглаж зохицуулт. Өөрөөр хэлбэл шууд императив байдлаар явахгүй. Одоо жишээл өрсөлдөөнийг бий болгож 3 дахь оролцогч болж жишээл зах зээл дээр 2 оролцогч байгаад тэрний эдийн засгийн хэвд одоо нийгэмд хамгийн үр ашигтай биш хууль руу байвал 3 дахь оролцогч болж өөрөө төр бизнес эрхлэх байдлаар тэр зах зээлийг хамгийн одоо эдийн засгийн хэвд үр ашигтай байдлаар оролцох гэдэг юм те. Яг энэ бол зөвхөн Монголд яг тохирсон үгүй гэвэл бас нэг тустай асуудал. Зөвхөн би ер нь юуны хэвд байж болох хууль руу хэвд ийм хоёр байдлаар одоо төр оролцож болно тийм ээ эдийн засгийг зохицуулж болж байна. Гэдэг утгаараа компани гэдэг юм тий ашигын төлөө бизнес үйл ажиллагаанд оролцож болж байна. Тэгээ хэдүүлээ ингэж ярил бүр их ойлгомжтой болох уу? Яг одоо нөгөө саяын логикор хөөхөөс илүү яг өнөөдөр бодитойгоор одоо хэдэн төрлийн өмчийн компани нэлээд байгаа шүү дээ тий. Ялангуяа сүүлийн 4-5 жил бол нэлээд олон компаниудаар нэмэгдчихлээ. Тэрэн дотор уул уурхаан юунууд ингэж гараад ирсэн. Тэрний яг бодит хэрэгтэй шаардлага нь юу вэ? Хүний хөгжлийн тухай хуулийг жишээ аваад үзвэл тэр хуулиар баялагийг хүмүүстээ өгөө гэсэн санаагаар төрийн өмчт тийм хуулийн этгээдийг бий болгож байна. Яг одоо энэ нь бол шаардлага гэж ойлгож байгаа байхгүй. Хуулийн дээрээ ч байгаа. Баялагийг тэгш хуваарлаа. Иргэддээ өгье. Тэгээд ингээд энэ шаардлагаа төрийн өмчт компани ер нь байгуулагдах ёстой гэж бодож байна. Өөрөө төр ашиг олоод байна гэж байхгүй шүү дээ. Тэр ашигаараа ард иргэд дээл үйлчлэх ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг тийм. Өөр. За өөр бол одоо төр эдийн засгийн харилцаанд оролцох тийм хэлбэртэй тэргүүрээ ингэж зохицуултыг хийх. Ийм л хоёр. Тэр бол бүр огт ойлгомжгүй болоод явчихж байгаа тий. Эхнийх чинь бол би бол их ойлгомжтой болж байна чинь. За зөвлөх ямар санаа бодол? Ер нь зүгээр төрийн аж ахуй эрхлэлд их оролцож байгаа нь хоёр шалтгаан байна. Миний бодож байгаагаар. Нэгдүгээртний үгээр зэрэг зүгээр аж ахуйн үйл ажиллагаанд төр өнөөдөр оролцох бодит шалтгаан бол байхгүй байна. Гэхдээ амьдрал дээр юу гарч байгаа гэхээр хувийн хөвшил ингээд бүх бизнес ингээд авч явах. Одоо эдгээр дандаа ашигын төлөө явна тийм ээ. Гэхдээ энд явсруулаад өрсөлдөө их хүчтэй болоод ийм үед ямар ч юм гэхээр зэрэг амьдрал дээр тэр оршин тогтнох өрсөлдөөнд өөрөө дэсжүүлэхийн тулд янз янзын хийж хэлж байгаа байхгүй юу? Компаниуд чинь тийм ээ. Тэр нэргүүлээр нийгэм зүрх үр дагавар гаргаж гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хоёр үндсэн шалтгааны одоо төр орж байгаа үндсэн шалтгаан нэг нь юу гэхээр
хувийн гэрчлэл оролцоод ингээд цэвэр одоо тэр бизнес үйлдвэрлэгээ явахдаа нийгэм цөрөг үр дагавар гарах тийм магадaltaй тийм ээ. Өөрөөр хэлбэл хувийнх нь хийж чаддаг мөртлөө хийгээд ирлээ тэр цөрөг үр дагавар гардаг юм байна. Жишээ нь энэ юу гэвэл тэр натурал монопол салбар дээр тийм гарч байгаа. Жишээ нь эрчим хүч юм уу, ажил ус ч юм уу энэ шугамсалжээний одоо энэ бизнесийг тэр network industry-г нэрлээд байна л да. Тэр салбарыг жишээ нь явж байхдаа бол нэг айл бол нэг л шугам юм уу, нэг л юм олж шít. Тэр утгаараа бол тэр цэвэр монопол болж шít. Тэгээд тэрийг хувийнх нь явах юм бол ердөө бүх юмнууд яах нь Эндээс бол хоёр дахь тун ойлгомжтой шаардлага гарч ирж штэ тийм. Эхнийх бол цэцэн бэлэг хуульчийн хэлсэн нөгөө нэг байгалийн нөөцийг тэнцүү аль бол хүртээмжтэй байх үүднээс нэг тийм шаардлага байгаа гэж тайлбарлаж байгаа. Хоёр дахь бол натурал монополоос тэр нөхцөлд бол хувийнхан бол одоо жишээлбэл монополо ашиглаад сөрөг талаа илүү гэж байна гэж тийм. Тэрэн дээр энэ бол хүмүүсүүдэд бол бас ойлгомжтой хэлбэр гарч байна тийм. Энэ дээр дандаа тийм биш. Энийг бас юу гэхээр энэ 20 дугаар зуунд юу орж ирсэн гэхээр зохицуулагч гэж тусдаа тийм одоо байгууллага гарч ирээд тэр нь зохицуулаад бизнесийн юу гэхээр одоо шууд хувийнханд өгдөг ийм хандлага бас байгаа. Жишээ нь энийг бол одоо сүүлийн үед 70-80 оноос гарсан ийм хандлага байна л дээ. Өмнө нь юу гэхээр энийг шууд төрийнх нь хийдэг одоо чиглэлээр явсан. Төмөр зам тэрийг дандаа ховд байсан эргүүлээд бүгдийг одоо төр давчлаа шүү дээ. Гэтэл юу гэхээр энэ бас тийм биш юм байна гэдгийг 70-80 оноос гарч ирээд эргүүлээд юу гэхээр тэр регулятор гэдэг тийм бүтц бий болгоод тэр нь зохицуулаад бизнесийн хувьд хийх юм болцоог нь бас гаргасан байна. Тэрнээс гадна хувийнхны орддог бас нэг юу гэхээр тэр нийгэмд гарцаагүй хэрэгтэй мөртлөө хувийнх нь хийх сонирхолгүй тийм өөрөөр ашиг муутай тийм үү. Тэгсмөрөөс нийгэмд гарцаагүй байна. Жишээ нийгмийн янз бүрийн салбарууд байна. Жишээ нэмлэг ч юм уу, боловсрол ч юм уу. Энэ юу гэхээр тэр хувийнх нь одоо өөрөөр үнэн энэттэй болоод хувийнх нь орох сонирхолгүй болтлоо. Өнөөдөр юу гэхээр тэр нийгэмд гарцаагүй шаардлагатай тийм одоо яг л тарифын өндөр болгоод ашигтай болгох бас тийм ойлголт биш үү? Тийм. Тарифын өндөр болоход тэр зарим одоо юунууд нь тэр хүртэж чадахгүй. За тийм. Энэтэй холбогдуулаад бас нийгэм юу гэхээр тэр батын тодорхой хэмжээ оролцох шаардлага гарч байгаа. Тийм бас ойлголоо. За мөнх бид нар яг бодиттой ярих хэрэгтэй юм шиг байна. Жишээл нийгэмд яг ямар сүрэг нөлөөллүүд, ямар салбар дээр юун дээр авчираад байгаа тий. Тэрлүү мөнгөтэй хүрнэ штэ тий. Одоо бол биднес төр ягаад одоо энэ ашигын төлөө гэдэг юм аж ахуйн үйл ажиллагаанд төр ягаад оролцож өмчтөө байх хэрэгтэй шаардлагатай байна. Тийм. Тэгэхээр одоо тэрийг тодорхойлохын тулд төрийн үүргийг тодорхойлох шаардлагатай байхгүй. Төр яг ямар үүрэгтэй. Тэгээд тэр үүргээ хэрэгжүүлэхийн тулд ямар үйл ажиллагаанууд явуулах хэрэгтэй. Төр. Тэрэн дээрээс ямар шаардлагууд бий болж байгаа вэ гэж жоон системтэй ярьж байгаа юм бол илүү онцлогтой болоод ирж байгаа. Тэгээ төрийн үүргийг би бол илүүтэй юу гэж харж байгаа вэ гэхээр хүний эрх хэрэгжүүлэх хамгаалах гэж харж байгаа. Түрүүн нэг зүйлийг бид нэр зөрүүтэй ойлгох шиг байна. Эрх ашиг бол байнга зөрчилдөнө. Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс ч гэсэндээ өөр эрх ашигаар ярьж байгаа. Гэтээ энэ бол зөрчилдөнө. Гэтээ эрх ашиг хоёрыг бид нар бас ялгаж харах хэрэгтэй юм шиг. Төрийн үүрэг бол эрх ашигыг зохицуулахгүй шүү дээ. Эрх ашигыг зохицуулж чадахгүй байхгүй юу? Төрийн үүрэг бол эрхчлөлөг хамгаалах, иргэнийхээ эрхчлөлөг хамгаалах үүрэгтэй. Гол үүрэг нь энэ. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр нь ямар эдийн засгийн нөхцөл шаардлага гарч байгаа вэ гэж ярих юм бол илүү. Энэ үднээсээ хараад үзэх юм бол төр болвол аж ахуйн үйл ажиллагаа явуулах шаардлага бол бодит шаардлага бол багт. За мөнхтэй хувьд бол одоо ерөөсөө тийм аж ахуйн үйл ажиллагаанд төр оролцоод авах хэрэггүй гэдэг шүү дээ тий. Зүгээр яг бодит байдал дээр бол юу вэ гэхээр иргэд төрийг сонгож байгаа. Иргэд төрийг сонгож байгаа учраас тэнд оролцож байгаа улс төрийн намууд мөрийн хөтөлбөр төвшүүлж байгаа. Мөрийн хөтөлбөр төвшүүлэхдээ нөгөө иргэдийн хүсэл сонирхол популизм хийж байгаа тэр хүсэл сонирхол нь тулгуурлаж одоо юу гэдгийг түрүүний хуулиудыг гаргаж ирж штэ. Байгалийн баялагийг иргэдэд тараа. Одоо бүгдээрээ нийгмийн халамжийг бүгдээрээ хүртэцгээе гэдэг. Тэгээ энэ хуулиуд чи өөр бодит шаардлага мөн үү биш үү гэдгийг бас бодох хэрэгтэй юм шиг. Харин тий. Тэгэхээр за ямар ч байсан энд бол бас амдаа өнцгөөс хэлж байгаа тийм. Холбогдуулаа юм хэлмээр байна. Тэр амьдрал дээр юу гэхээр тэр амьдрал өөр их баян юм байна л тийм ээ. Ондын хэлэх нэг өөр тийм ээ. Амьдрал дээр тэрийг одоо хэрэгжүүлэхэд бол үнэхээр тэр нь одоо энэ 20 жилийн юг харж байхад амьдрал бол үнэхээр одоо баян мэдэж байна. Социализмыг ягаад мэддэггүй байсан бэхээр энэ бол бидний хувьд бодох шаардлагагүй. Тэр дээр одоо бүх юм шийддэг байсан учраас бид тэр дээрийн хийсэн юмар ингээд яваад байж болж байна.
Одоо илүү чөлөөтэй ингээд одоо гэдэг чөлөөтэй одоо нийгэмд шилжсэн дараа яах вэ? Амьдрал өөрөө баян мэддэг байхгүй. За яг ингийн систем гэдэг ингээд явж байтлаа амьдралын одоо энэ юу ч нэг хүний нийгмийн харилцаа чинь болоод тэр нэг хүний бодлоос нэлээ өөрөж байна. Тэгэхээр энэ болгоныг бидний үхээр айгүй ухаалаг механизмыг зөв олмоор байна л да. Мэдээж энэ одоо бидний энэ ярьж байгаа юмд бол нэг тодорхой хугацаанд бол үнэн байна. Тийм ээ. Тодорхой хугацаанд бол энэ шинэ механизм гарч ирээд тэр чинь өөрчлөлт байна шүү дээ. Би тэр хэллээ тийм ээ. 19-р зуун 20-р зууны ихний үед үглээ тэр натурал монопол гэдэг бол үнэхээр энэ бол аюултай юм байна. Энэ төр өөрөө хийж ховгийнхан дээрээс өгч болдгүй юм байна гэдэг ийм юу байсан бол сая минь хэлдэг тэр бие даасан зохицуулах регулятор гэж юм гарч ирээд ховгийнхан тэр натурал монопол хийдэг болцсон байхгүй. За. Их мэтэр ингээд цаашаа болоод ингээд хөгжөөл. Тэгээ наад чинь тий ойлгож байна. Яг тухайн цаг нөхцөл байдлаас болоод нөхцөл байдлууд өөрчлөгдөн те тэрүүгэнтэй холбоотойгоор хэрэгцээ шаардлага маань бас дахиад өөрчлөлтүүд гарч ирнэ те. За бэлгүн. Би түрүү байлиг хуугаан ярьсан, цэцэн бэлгийн ярьсан энэ хоёр санаа байгаа юм л да. Байлиг хуугаан ярьсан санаанууд болохоор яг практиктаар гарч ирсэн төрийн одоо аж ахуйн үйл ажиллагаанд оролцох шаардлага байгаа байхгүй. Энэ дээр зүгээр нэмээд хэлэх ганц зүйл юм бол хөрөнгө оруулалт аюул шаардлагатай ирээдүйн эдийн засгийн хөгжлийг хангах боломж өндөртэй тиймэрхүү салбарлууд төрөх ороод байгаа шүү. Жишээ нь 18-р зууны сүүлээр бол тэр нэг Атлантын далайг холбосон цахилгаан харилцаа холбооны сүлжээнд төрөөс хөрөнгө оруулсан байдаг шүү дээ, тийм ээ. Хамгийн анхны одоо агаарын тээврийн компаниуд бүгдээрээ төрийн өмчт компаниуд байдаг. Яг л тэр тухайн үед эрсдэл өндөртэй, хөрөнгө оруулалт өндөртэй байсан. Орчин үеийн тиймэрхүү чиглэлээр явж байна. Одоо эрчим хүчний шин сэргийгт эрчим хүчний үйлсрүүдийг бол төрөөс санхүүжүүлж явуулж байна нэгдүгээр. Хоёрдугаарт нь сансрын технологиг бас төрөөс санхүүжүүлж явуулж байна. Энэ салбарууд маань ирээдүйд бидний одоо эдийн засгийн бас тодорхой хэмжээний хөгжил дэвшил авчрах магадгүй шат дараалууд байж магадгүй. Тэгэхээр ийм зүйлүүд дээр хөрөнгө оруулах нь бол төрийн яхахгүй зайлшгүй шаардлагатай болчихдог. Хувийн салбар бол ийш хөрөнгө оруулж чадах. Гэтэл Монголд хэрэгжихтэй яаж нэг гэхлээр түрүүчийн цэцэн бэлгийн хуульчин маань ярьдаг шиг нөгөө манай ард иргэд маань ч юм уу эсвэл улс төрчид маань ч юм уу ярихдаа ингэж байгаа байхгүй. Ард иргэд байгалийн байлгаа хүртэхийн тулд төрийн компани байгуулъя гэдэг байгаа. Гэтэл түрүү одоо амар санаа хуульчин бас ярьсанчлан бол үндсэн хуулийн 5 дугаар зүйл зааснаар тэр нөгөө өмчийн хэлбэрүүдийг заасан байна шүү дээ. Төрийн өмчийн компани ч үнэхээр ард иргэдийн өмч юм уу? Эсвэл нийтийн өмч нь ард иргэдийн өмч юм уу? Эсвэл бүр хувьцаат компаниудаа гарах нь ард иргэдийн өмч юм уу гэдэг айгүй олон янзаар ойлгож болчиход болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ ойлголтын зөв бас практиктаар гарсан түүхийн нэг явцал харагдаад байна л да. За тийм баха. Тэгээд ямар ч байсан бид ийм олон өнцгөөс харж ярьж штэ тий. Энэ маань бол гарцаа авахгүй биднээс нөгөө зорилгот маань яг нийцэж байна л да тий. Тэр зүгээр юу ийм өнцгөөс нэг харж үзвэл олон улсын хэмжээнд биднээс манай Монголын компаниудын энэ төрийн өмчийн компаниудын өрсөлдөх чадвар жишээлбэл одоо биднээс нэг тийм үнэлгээ гаргавал ер нь хаана байгаа бол энэ талаар мэдээлэл юм уу хүн байна дүгнэлт юутай өмсөд засаг талаар үнэлсэн нэг юм байл 2014 онд төрийн өмчт компани засаглалууд байлаа. Эргүүл их яаж гарсан. засаглал гэхээр одоо тэрэн дотор Засаглал гэхэд одоо ямар шалгуурууд байх вэ тэрэн дээр. За одоо удирдлагын бүтэц чиг үүрэг гэл одоо нэг хувьцаа эзэмшдэг үүрэг компани төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг гүйцэтгэх сахилгын чиг үүргүүд гэдэг эдгээр нь хоорондоо хэр уялдаа холбоотой ажиллаж байна. Тэгэхээр манай засаглалаа аваад үзэхлээр одоо төрийн өмчт компани дээр засгийн газар их гол үүрэгтэй яг одоо хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэх маягтай оролцоод төлөөлөн удирдах зөвлөлөө за гүйцэтгэх захирлаа ингээ баг бүгдийг томилох. Тэгээд ингээд төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүргийг засгийн газар нь алгасаж гүйцэтгэх захирлаа гэх мэт юм ингээд яг компани засаглалын хувьд бол алдаатай юм бол хуулиуд их байна. Тийм л судалгаанууд яг ингээд судалгаанууд харахад гарсан байл. За тэгээ ямар ч бас ийм олон өнцгөөс биднээс ингээд ярьлаа тий. Тэгэхээр энэ яг одоо ойлгомжтой юм маань бол төр өөрийнхөө үүргийг нийгэм төлөж байгаа үүргийг хэрэгжүүлэхэд л одоо тэр шаардлагатай хэмжээнд өмч хөрөнгөтэй байх тийм шаардлага байгаа юм байна гэдэг гол үндсэн дүгнэлтэн дээр биднээс хүрч байгаа шиг байна. Гэхдээ манай мөнх хат бол тэр заавал өмччихгүйгээр төр үүргээ бас биелүүлээд авах боломжтой гэдэг үнцгээс бас хэлж байна те. Тэгэхээр энэ талаар бол мэдээж иргэд хүмсүүд бол өөрсдөө дүгнэлтийг хийх байлгүй. Өнөөдөр фактны үгээр Монголд бол тэр олон компаниуд байж байгаа байхгүй юу? Тэ? Энэ компаниуд үнэхээр одоо яг
баруунд байгаа эсвэл одоо бүр тэр битгийл заавал баруун гэж яриад байгаа. Одоо бол хятадын том төрийн өмчийн компаниуд бол одоо өөрийнхөө эдийн засгийн үр ашгаар компанийн засаглалын саяын одоо цэцэн бэлэг хуульчийн хэлдэг шиг босод олон шалгуур үзүүлэлтээр бол бүр тэр битгийл одоо дэлхийд тэргүүлэх байртай болчиход өнөөдөр тийм байл байна л да тий. Тэр Монголын өнөөдөр төрийн өмчийн компаниудын өмнө ямар бодит проблемууд байна. Энэ одоо дугаар хорооны иргэн миний амьдрал дээр амар санаагийн амьдрал дээр одоо яаж нөлөөлж ийн гэж бодож байна. Амрагаас эхлэх үү тэгээд. Яг зүгээр яг над дээр яаж нөлөөлж ийн гэвэл би бол юм хэлэхэд жоохон төвөгтэй байна. Гэхдээ энэ юу л байна л да. Төрийн өмчийн компани гэхэлэр нэгдүгээрт төрөнийхний мөнх хот эдийн засгчийн хэлдэг судлаачийн хэлдэг санаан дээр бид нар юуг одоо ойлгож болохоор байна гэхэлэр өмчлөн гэж юуг нь хэлээд байгаа юм бэ гэдэг л тэр л ойлголтын зүг рүү яваад байгаа байхгүй. Тийм өмчлөн гэхэлэр одоо энэ нэг утсыг би эзэн нэмж яаж ч болно гэдэг ийм нэг ойлголт. Нийт дундын ямиг засгийн газар нэг зарцуулаад улсын хурлыг хууль гаргаж мэдээл те өмчлөх гэдэг тэр томьёолын агуулгын төрийн нийтийн өмч, хувийн өмчтэй ер нь ялгаатай байгаа гэдэг нь бол бараг консенсус одоо зөвшөлтсөлд бол би бол хүрхээр зүйл юм болов уу гэж бодож байна. Агуу таны асуусан асуултын тухайд бол төрийн өмч одоо энэ байгаа төрийн өмч компаниудын сүүлийн 3 жил байна уу да. 3 жил дараалсан статистик тоог нь үзье. Яхахгүй нийлбэр дүнгээр бол төр бол алдагдaltaй бизнес гэж байна. Нийлбэр. Яг хэвчээж бизнесийн салбарын болтойгддаг байхгүй. Энэ алдагдaltaй болчих шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр утгаараа одоо бидний төрж байгаа татвар маань хаана нэг газар л алдагдлаход явна. Гэхдээ тэр нь яг үнэхээр хэрэгцээтэй газараа алдагдал болж гарч ирж байна уу? Төрөө одоо зайлшгүй эрхлэхээс өөр аргагүй хувийнхны эрхлэлээ гэхэд алдагдaltaй учраас болчих. Эсвэл эрхлэлээ гэхэд одоо хитрхийн монопол байдал гаргаад нийгэм шудраг ус байдлын үүсвэр болчих. Ийм зүйл хэрэгжилж байвал тэрний зарцуулгадаж алдагдал болж байгаа юм хэрэг тийм ээ. Угаас төр биш одоо эрхлэсгүй бизнесийг эрхлээд явж байвал одоо яах гэж юм. Сайн зорилгодоо хүрч байгаа бол муу чаргатай байсан яа тийм л гэсэн тийм логик явах гэж байна. Тийм шээ зүгээр арай тэгж бас хэлж болохгүй. Ерөнхийдөө бол яг хүн төр байх нь бол ойлгомжтой байгаа шүү дээ. Нэг хэсэгтэй. Тэр чинь байхгүй болох гэж нэг социализм коммунизм байгуулах гэж үзсэн тийм. Яг тэр нь бол боломжгүй юм байна. Тэр бол тодорхой хугацаанд дор хаяж бидний мэдж байгаа хэмжээ тодорхой хэмжээний одоо түрүүн байдаг хугацаанд хэлдэг шиг бизнесүүд эрхлээд явах нь эхлээд явахдаа аль болох ашигтай ажиллахыг бодно. Гэхдээ ашиггүй ажиллах юм бололцоотой юм байна. Гэдэг л ийм зүйл үү. Тийм. Зүгээр энэ За тэр лөө биднээс тэгээд хүрээ л да. За хин цэцэн бэлэг хуульчаас асууя л да. Надад олдсон мэдээгээр бол 2014 онд нийт одоо улсын хэмжээнд 84 төрийн өмчийн компани байгаагаас 38 нь алдагдaltaй ажилласан байхын тэр 38-ийн алдагдал нь 183.6 тэрбумын тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан гэж байна л да тий. Тэгэхээр энэ ер нь энэ мөнгө одоо нөгөө төр маань өөрөө энэ мөнгийг хаанаас аваад байгаа. Энэ 186 тэрбум төгрөгийн одоо ийм үнэлэмжтэй тийм халамжийг биднээс хүртэж чадсан уу иргэд. Тийм ээ? Дугаар хорооны иргэнд бидэнд хүрсэн үү гэдэг. Энэ тал дээр санаа нэг хаваалцаач гэдэг. Компани бол ашигын төлөө байна. Хэрвээ алдагдaltaй байвал одоо түрүү орсноо бишээснээр бол энэ оршин тогтнох ямар ч тийм шаардлага байхгүй. Миний түрүү ярьсан хүний хөгжил сангийн хуулиар төр баялагийг тэгш хуваарлах гэж тэр одоо компани байгууллаа гэдэг чинь тэр төрийн өмчт компани нэг зорилго шинээр бий болсон уул уурхай ашиглагтай холбоотой. Хэрвээ тэр баялагийг хуваарлах гэж байхдаа алдагдaltaй ажиллаад байх юм бол тэр компани ямар ч шаардлага байна. Тэр бусдын баялагийг үрээд нь шүү. Тэр хуваарлж чадахгүй. Бусдыг гэдэг нь хин юм? Арт түмэнд хуваарлна гэж байгуулсан тэр компани ямар ч ашиг олохгүйгээр алдагдaltaй ажиллаад ивэл тэр компаниар яах юм? Тэр бүр аваа хийц дээр хувийнх дээр өгөөд ядаж хідэн хүн мөнгөө. За яг үн. Тэгвэл байлиг хуугаа юу яачвал яасан. Тэрнүүсээ компани гэж нэрлэхээ болоо тэр алдагдaltaйнуудыг нь
Тэгээ тэр агентлаг гэж нэрлэнэ юу гэж нэрлэнэ тэр нөгөө халамжийн байгууллага болгоод явуулчихвал юу яадаг болдгоо юм. Тэгэхээр бидний өөрийн дорж байгаа тэр 80-аад компани ч юм уу ер нь бидний байгуулсан компаниуд бидний төрөний ярьсан тэр төрийн тэр байх ёстой утгаар байгуулж юу эсвэл одоо өөр зорилттой өөрөөр байгуул шаардлагагүй юм байгуулсан байж болох асуудал л да тэр болоо тийм ээ. Тэгэхээр бид нар бол төрийн бол ер нь төрийн тодорхой оролцоо байх юм гэдэг дээр бол тодорхой ойлголттой боллоо гэж бодож байна. Харин гэхдээ тэрнийхэн төлөө зөв яг тэр байх юм дээр байлгаж юу өөр юм одоо байх ёстой байгуулж юу гэдэг асуудал бол гарч ирж байна. Тэгвэл энэтэй холбогдоод төрийн бас өөрөө хэллээ тийм ээ. Хятадын компаниуд одоо төрийн өмч компаниуд олон байна. Тэдний бас одоо дэлхийн хэмжээнд дээр бол том үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд өөрөөсөө саналж болж байна гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр тэр манай компаниуд чинь одоо энэ 80 хэдэн компаниуд ихэнх нь алдагдaltaй ажиллаж байна. Тэгээ энэний алдагдaltaй ажиллаж байгаа шалтгаан бас янз янз байгаа. Жишээ төр өөрөө одоо тарифын хүчээ доогоор бариад тэгээд тэрийг үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бол одоо ховчтын төр адилхан алдагдaltaй орно л да. Тийм ч учраас тэр салбарт бол ховийнх нь бараг үйл ажиллагаа явуулахгүй байна. Тэр доогоор тарифтай юм дээр орох шаардлагагүй. Гэтэл доогоор барьчаад тэгээд тэр регулятор гэдэг нь яг миний төрөний хэлдэг тэр регулятор гэдэг бол яг ёсороо зөв одоо төрөөс хамаардаггүй бие даасан тэр индипендент регулятор нэрлэж байгаа. Тэр хэмжээгээр үйл ажиллагаа явуулахгүй болсноос болоод ийм их байдал орж байгаа нь бас байгаа юм. Зүгээр ер нь бол тэр одоо хятадын төрийн өмчийн компаниуд хажуугаар сайн үйл ажиллагаа явуулаад үр ашигтай ажиллаж байгаа бас нэг шалтгаан байна. Тэдний өвлөд тэр төрөний хэлж байгаа тэр засаглалын их зүг хийсэн байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчтэй мөртлөө ашигын төлөө хувийн юм шиг ажиллаж байгаа. Өөрөөр төрийн оролцоо их бага болгож. Тэр өөрийнхөө төрд бол хоёр үүрэг байгаа шүү дээ. Төрөн бас ярьж байсан тийм. Нэгдүгээр захиргааны үүрэг. Энэ бол хуулиар олгосон шууд одоо дарангуйлт үүргүүд нь байж байна тийм ээ. Тэрний хажуугаар төр өмчлөгчийн хувьд оролцох үүрэгтэй бас байгаа байхгүй. Нөгөө төрийн өөрийнхөө өмчтэй юмдаг. Энэ дээр л монголчуудын одоо бид нар бас энэ чиглэлээр судалгаа хийж байсан. Одоо төрийн өмчт компаниуд засаглалыг бууруулж байгаа шалтгаан нь төр өөрийнхөө тэр ховцоо эзэмшдийнхаа үүрийг буруу хэлжүүлж байгаа байхгүй. Өөрөөр ховцоо эзэмш төрийн бусдад адилхан эрхтэй басна. Яг ховцоо эзэмших дээр байна. Мөнх тас асууя л да. Ер нь одоо өнөөдрийн Монголын төрийн өмчийн компаниудын хувьд ингээд харахад за яг одоо тэр оршин тогтнож байгаагийн зөв буруудах асуудал бол биднээс биш өнөөдөр биш байна тийм үү. Яг тэрэн дээр одоо байх шаардлагатай байна гэж зарим үнцэг гарч ийн байхгүй гэж гарч ийн хүмүүсүүд өөрсдөө л тэр одоо дүгэлтэй юм шүү дээ тийм. Тэгэхээр биднээс саяхан энэ одоо ч явж байгаа манай нөгөө Монгол форум цэгийн нөгөө онлайн хилцүүлгийн платформ дээр бол ашигын төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааны гол шалгуур мөн үү гэж ийм асуултын дор хилцүүлэг хийж байна л да тийм. Тэгэхээр энэ хилцүүлэг дээр бол одоо их олон хүн орж юугаа хэлж байна л да санаа оноогоо хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр миний багцаагаар бол энэ баг орд санаа оноогоо хэлж байгаа улсуудын баг нэг 60 80 биш 80 90% нь бол ашигын төлөөл байх хэрэгтэй л гэж байна л да. Ашигын төлөө байх хэрэгтэй. За тэгэхээр тэр маань эдийн засгийн үр ашигтай байх хэрэгтэй гэдэг. Бид нү сая бол алдагдaltaй байна гэдэг жинхэнэ бодит байдлын талаар ярьлаа шүү дээ. За яаж энэ дэр эхлээд яаж ашигтай болох уу гэдэг тал дээр биш яагаад алдагдaltaй ажилладаг. Түрүүний яг байлгаагаа хэлээдсэн хоёр үндсэн зүйл байгаа. Нэгдүгürt нь шууд захирах чаа. Захирах энд үйлчлэн шүү дээ. Тэрийг хэн томилох вэ гэдэг нэг асуудал байгаа. Захирагдах ёсны яаж үйлчлэх вэ? Яаж тэрнийг хэрэгжүүлэх вэ гэдэг нэг асуудал гарч иж байгаа. Хоёрдугаарт нь хэмээл өмчлөгчийн хуваар оролцож байгаа. Мэдээж төр өөрөө хуулийг хэрэгжүүлж байгаа, хууль бий болгож байгаа. Энэ субъект өмчлөгчийн хуваар оролцож байгаа. Энэ хоёр тохиолдолд хоёулаа өөрөө төрийн үйл ажиллагаа байхгүй. Төрчин мэдээж сонгуулийн хувьд нь улс төрийн нам гарч ирнэ. Нэг улс төрийн нам гарч ирээд томилгоонууд хийгдэн, улс төрийн томилгоонууд хийгдэн. Төрийн албаны тухай хуулиараа бусад хуулиудаараа хичнээн хязгаарлаж байгаа ч гэсэн тий бодит байдлыг харалтаа. Гол алдагдал нь гэтээ нэг асуулт байна. Яагаад ямар учраас ямар шалтгаанаар төр бизнес хийгээд байгаа. Тэрнийх нь үр ашиг нь хэн иргэд хүртэх гээд байгаа юм. Тэгэхээр наад дээр чинь нэг асуулт байна гэдсэн шүү дээ. Ашгаар нь хэмжих үү гэд. Ашгаар нь хэмжих үү. Хятадд маш олон төрийн өмчийн компаниуд үр ашигтай ажилласан байна. Өрсөлдөх чадвараа тэргүүлсэн байна. Гэхдээ
хятадын иргэд аз жаргалтай байгаад байна. Энэ бол нэг асуулт те. Тэгэхээр нүүнийг эргээл бид нэр ямар асуудал руу эргээд орж ийна гэхэлэр төрийн үүрэг гэж байна. Төрийн үүрэг иргэн болгоны аз жаргалтай байх гэд оршиж байгаа мó? Эсвэл иргэнийхээ эрх чөлөөг хамгаалахад оршиж байгаа юм. Хэрвээ иргэн болгоныг аз жаргалтай байлгахад оршиж байгаа гэсэн бол бүх компаниудаа төрийн компани болгочих. Тэгэхээр хэдүүлээ сүлд айгуул эргээгээ буцаад ад жаргал гэж юу вэ? Ингээд ороод явчих. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа гол санаа бол бид нар яг тодорхой бодиттой кейстэй жишээтэй ярмаар байна. Жишээлбэл төрийн өмчт компаниуд ашигтай ажилласан бол тэрнийх нь хүчин зүйлэнд нь юу байгаа юм? Ягаад ашиггүй ажиллаад байгаа юм? Тодорхой фактуудтай. Ярмаар шүү дээ. 25 жилийн арчлалын түүх гэдэг нэтэрэг ярьж л байна л да. Тийм одоо биднээс бол зүгээр жишээ аваад ярих гэх юм бол жишээ авъя л да 5 толгой дээр. Тэнд бол төрийн өмчийн компани байж байна, хувьцаат компани байж байна, хувийн компани байж байна те. Эрдэнэт гээд байж байна. Энэ талд нь оюу толгой гээд ингээ байж л байна те. Яг харьцуулаад авч болно л да. Тэгэхээр эндээс би Томасыг бас өөртөөхөө зүгээс харьцуулт хийсэн болов уу гэж боддог байгаа байхгүй. Тэгэхээр за саяын би ханы мөнхтэн хэлдгээс бол улс төрийн нөлөө давамгаалаад нөгөө бизнесээс нь илүү улс төрийн нөлөө давамгаалаад байна гэдэг нэг ийм ерөнхий дүгнэлтийг хийгээд байна л да. Тэр миний дүгнэлт маань зүг байна уу те? Өөр тэрэн дээр өөр ямар та бүгдээрээ хэлэлтэй те? Өөр одоо юу ямар юу байна? Өнгөрсөн жил 2014 онд нь төрийн компаниудын нийт гаргасан 183.6 тэрбум төгрөгийн алдагдлын бараг талыг нь 2хан компани гаргасан байдаг байхгүй. Энэ хоёр компани нэг нь Мят, нөгөөт нь Эрдэнэс тавталгаа байт. Түрүүн байлгуугаа ярьснаар бол төрийн өмчт компаниуд бол за иргэд рүүгээ чиглэсэн үйлчлэгийн чиглэсэн зарим нэгэн байдлаар тарифыг бол тодорхой хэмжээнд барьсан юм компаниуд байдгийг үзэхэд яг Мятыг зүгээр ингээд тарифыг бага байлгаад үнэхээр монголчууд ингээд үйлчлэж байгаа гэх юм бол бас тэр өнцгөөс нь бас ярьж болох юм. Тэгтэл Эрдэнэс тавталгааны нүүрсийг монголчууд бүгдээ аваад үлж гэнэ үгүй баг. Тийм ээ. Яг мөн түүнтэй адилхан төрийн тэр хятадын одоо том төрийн компаниуд гэж яриад байна. Чинь хятадын том төрийн компаниуд мөртлөө бас хувьцаат компаниуд байна. Шанхай хөрөнгийн бирж дээр, Хонконгийн хөрөнгийн бирж дээр, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр, 3 хөрөнгийн бирж дээр зэрэг гарцсан тэр компаниудын бүх үйл ажиллагаа өдөр тутмынх нь одоо санхүү тайлангийн бүгдэрийн хөрөнгө оруулагч нь хятадын иргэд нь өөрсдөө хянаад байж байгаа юм шүү дээ. Хятадын иргэдээс гадна бүр олон улсын хөрөнгө оруулагч нь. Тэгвэл наад чинь бол одоо хянана гэдэг чинь ил тод байна гэсэн үг шүү дээ. Мэдээллүүд нь ил тод нөгөө хөрөнгийн биржийн тавьдаг юмнуудаар тийм. Ашиглан сайн болж байгаа байхгүй. Тийм. Тэгээ би тэр хэлж тэгээ хувийн компани шиг төрийн компани ажиллаж байгаа байхгүй. Яг энэ дээр юу гэхээр төр өөрөө хувьцаа эзэмшиж байна. Магадгүй тэр хятадын компани ихэнх хувьцаа эзэмшиж над руу ч орох гэдэг орно л да биднес эхлээд яагаад алдагдaltaй ажиллаж гэнэ гэдэг нөгөө шалтгаануудаа эхлээд нэг онцлмор аядах гэдэг шүү дээ биднес те энэ дээр. Тэр ямар ч бас улс төрийн хэд их нөлөөтэй байна. Ялангуяа тэр нөгөө сонгуул Монголын холбоотой юунууд их орж ийн гэж түрүүн Монголд хэлж байгаа шиг байна те. Ил тод биш байна гэж одоо магадгүй тэр нийгмийн хяналтанд байхгүй гэсэн санаа хэлээд байна шүү дээ тийм үү? Уг нийгмийн хяналтанд байхаас гадна нийгмийн хяналт чинь зүгээр л нэг зүйлийг зөв үү буруу эдгээр хувьд хянаж байгаа. Хамгийн гол нь эдийн засгийн хяналт байх хэрэгтэй. Эдийн засгийн сонирхол. Тийм тэгэхээр ил тод мань үгүй юу гэдэг л асуудал байгаа даа шүү дээ тий. Ил тод биш байна гэдэг хоёр дахь юу хэлж шүү дээ одоо шалтгаан тий. Өнөөдөр нэг том зүйл бол менежментийн залхамж шал. Менежмент сонгуул болоод төрийн компани менежмент солигддог. За сая бол одоо нөгөө улс төрийн нөлөө их байна, сонгуулийн нөлөө их байна гэдэг тэр бол харин байлгууд зөвлөх бол түрүү хэлж байна л да тий. Засаглал нь өөрөө төвшин их доогуур байна гэдэг ингэдэж штэ тий. За өшөө өөр одоо энд нөлөөлж байгаа ямар юу байна. Хуульчнаар одоо танаас энэ юунууд төрийн өмчийн компаниуд үйл ажиллагаагаа эдийн засгийн хувьд үр ашигтай явуулах шаардлагатай эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байна уу? Хоёр хуульч бол энэ дээр нэлээд тодорхой дүгнэлт хэлэх байлгүй. Гэх юм бол би бол яг тэгж л юм. Эрх зүйн орчин бас болохгүй байна л гэж. За ямар юу бол Тэгэхээр одоо нэгдүгээр тогтворгүй нэг нам гарч ирээд амлалтаа биелүүлэхийн тулд төрийн энэ компанийг ашиглах түрүүн улс төрийн нөлөө билүүтэй. Энийг ашиглах тал руугаа шийдвэрүүд гаргаад. За одоо дараагийн сонгуулиар нэг нам нь ялаад бас ямар шийдвэрүүд гарах юм бэ? За тэгээд түрүүн удирдлагууд нь мэдээж ингээд солигдоод байна. Яагаад гэвэл засгийн газраас тэр улс төрийн нөлөөллөөс томилогдож байгаа учраас. Тэгэхээр энийг нь тэр хувийн хвшлийн компани засаглалтаа ойртуулсан тийм яг ялгаад тусгаарлаад улс төрийн нөлөөллөөс бага өртөх тийм хэмжээний
тусгай зохицуулалтуудыг л хуулиараа оруулж өгөх шаардлага байна. Яагаад би тэгж хэлж байгаа гэхээр одоо энэ хөдөлгөөний хөгжлийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль. За тэгээд ингээд өөр нэлийн хэдэн хуулиуд байгаа. Тэр хуулиуд дээр л энэ төрийн оролцоог энэ агентлаг шигээ баг компани засаглал руу оруулаад ирж байгаа. Засгийн газрын агентлаг шиг л ажиллаж байгаа юм. Ерөөсөө шийдвэр. Ашигын төлөө байгууллага биш. Агентлаг. Тэрийг бүр ойлгосон. Агентлагийн Тэгэхээр эрхцүү орчин болохгүй байх гэсэн үг. эрхцүү орчин болохгүй. Хамсана доктор зөвшөөрч байна дүүл. Энэ гол юмнуудыг хэлчихэж байгаа юм шиг. Бодлого нь бол улс төрийн нөлөөлөл их байна. Аа. Тийм. Аа. Тэр утгаараа улс төрийн нөлөөгөө заримдаа хадгалж үлдэхийн тулд хуулиуд гаргачих чинь тийм. Аа. Өөрөөр хэлбэл ашигын төлөө биш байх талын хуулиуд гаргачих. Тэгэхээр хуулинд асуудал байна. Аа. За дараагийнх нь бол тэр менежмент асуудал байна гэдэг нь болохоор би яг өөрийнхөө тайлбарлаж шүү дээ. Сая одоо энэ оролцогчд маань хэлсэн зүйл. Менежментийн хувьд ямар асуудал байна гэж харж ийнө гэхлээр менежерүүд чинь ашигын төлөө үйл ажиллагаа явуулах юм бол ямар ч байсан эрсдэл хийх хэрэгтэй байхгүй. Бизнес ч өөрөө эрсдэлтэй байж ижил нөгөө талд нь ашигтай байдаг. Тийм ээ. Гэтэл менежерүүдийн дээрээс нь янз бүрээр эрсдэл гаргах юм бол 10 төгрөг алдах юм бол чамаа шоронд хийшүү гэдэг ийм эрх зурчин байдаг байхгүй. Тийм ээ. Яг 10 ч арай биш одоо нэг ер нь эрсдэл хийгээд тэр нь бизнесийн үнэхээр шудраг шийдвэр байгаад тий элдв янз бүрийн санаа байхгүй нэг охирооч гэсэн юм санаа байхгүй. Гэхдээ бизнесийн алдагдал байсан. Энийг нь шууд одоо менежерийг хамгаалах тий тэр хүнийг зоригтой бизнесээ хийх орчинг нь бүрдүүлээгүй байгаа юм чинь. Тэр хүмүүс юу ч чадахгүй шүү дээ. Одоо бизнес хийж чадахгүй шүү дээ. Одоо бүгдээрээ хамгийн эрсдэлгүй хувилбаруудыг нь сонгоод эсвэл юу ч хийхгүй байхаас өөр байхгүй. Тэгэхээр хамгийн эрсдэлгүй гэдэг чинь эрсдэлгүй бол хүн болгон хийхээр ашиггүй. Би нэг ингэж хэлээд байдیں۔ Тэгэхээр тэр утгаараа өөрөө бизнес биш болчихно. Гэдэг ийм л логик яваад байна шүү. Тэгэхээр яг хөдөлгөөн нэг юу яах гээд үзээ л да. За улс төрийн нөлөө байна. Ил тод биш байна. Менежментийн залгамж чанар байхгүй байна чинь те. Их зүүн орчин бас сайн бүрдэг байна гэж штэ тийм ээ. Олон янзын хууль үйлчлдэг болтой юм байна тийм үү. Цэцэн бэлэг хуульчин хэлснээр бол за тэгвэл за одоо тэгвэл цаг маань ч нэлээд яаж ах байна. Одоо биднээс нэг онцлогоогоо тогтоомор айдчихлаа тийм. Юу хийх вэ? Одоо яаж энэ компаниудын үр ашгийг дэвшлүүлэх вэ? Яаж ийм алдагдaltaй биш болох вэ? Бид энэ чинь төр гэдэг нэртэй байгаа боловч энэ 183 тэрбум төгрөг чинь татвар төлөгчтэй хармаанаас л гарч байгаа мөнгө шүү дээ. Тийм үү? Энүүгээр л нөхөн шүү дээ буцаагаад. А тэгхгүйгээр өөр хаанаас гарах юм? Төр маань бол өөрөө одоо баялаг бүтээгч мөн үү? Бас биш. За тэгвэл одоо энийг багасгахын тулд биднээс төлдөг татвараа багасгах гэж бүрээд л дээ. Тэрний тулд юу хийх хэрэгтэй? Асуудал манай Монгол улсад бэлэнчлэх сэтгэлгээл байна. Коммунизмын үеэс өглөөд ирчихсэн бэлэнчлэх сэтгэлгээ төр бүгдийг нь хийж өгнө, бүгдийг над өгнө. Одоо чинь тэр нөгөө хадгаламж айлын оршин дээр гарсан шүү дээ. Хадгаламж айлын оршин дээр авч мөнгө хийдсэн нөгөө мо менежерүүд нь алдчихгууд эргээд нөгөө мөнгө төрүүлсэн нэгдэг. Энэ буруу тогтолцоо ялангуяа энэ менталитийг яа харахгүй одоо зах зээлийнх нь эрсдлийн даах, эрсдлийн үүрэх, маялах ашгаа хийх энэ зарчим руу илүү шилжүүлэх мөнгөтэй холбоотой соёнгийн эрүүл ажлын олон нийтийн дунд их шаргуул хийх хэрэгтэй. За хин мөнгөтэй чи түрүүн хэлсэн шүү дээ те. Нөгөө улс төрийн нөлөө их байна. Яаж улс төрийн нөлөөнөөс алга болох вэ? Ерөөсөө төр аж ахуй ажиллагаа явуулахаа болох. Улс төрийн нөлөөллөөс ангижирна гэж байхгүй ш. Төр өөрөө улс төр юм чинь. Төр өөрөө сонгуулиар гарч ирдэг. Төр өөрөө улс төрийн гол объект субъект шүү дээ. Энэ төр байгаа нөхцөлд бол улс төр байж л таараа. Улс төрийн намууд байж л таараа. Нэг зүйлийг харж шít менежментийн залгамж шалгуу байхгүй байна. Яагаад? Яагаад гэсэн чинь нэг нам нь төрд гарч ирэл нөгөө нэг залгамж шалгыг болиулдаг, өөр бодлого баримталдаг. Тэгээд тэрнээс гарах арга байхгүй гэж хэлэх гээд Аа байна. яагаад гэсэн чинь эрсдэл гаргадгүй яагаад тэгвэл нөгөө өмчлөлн төрийн учраас иргэдийн өмчийг дураараа захин зарцуулаад эрсдэл хийгээд алдагдал оруудад нөхөрмөн чи шоронд орно шүү гэж учраас эрсдэл хийхгүй байна. Дахиад улс төрийн нөлөө. Яагаад гэсэн чинь хууль эрх зүйн орчны хувьд болохгүй байна те. Тогтворгүй байна. Хууль эрх зүйн орчин. Яг тэгвэл нэг улс төрийн нам нь төрд гарч ирээд дахиад сольж байна. Дахиад улс төрийн нөлөө явчихна. Тэгэхээр энэ улс төрийн нөлөө чинь өөрөөр хэлбэл байж л байгаа юм бол төр байсан цагт улс төрийн нөлөөлөл нь байж л байгаа юм бол төр аж ахуй үйл ажиллагаа явуулах хэрэггүй.
тэрийг хувийн эвшлүүд хангалттай чадна гэж. Тэр талаар бид түрүү ярьлаа л да тий. Гэхдээ одоогийн яг факт нь бол өнөөдөр яг жинхэнэ бодиттой оршин тогтноод байна л да. Энэ төрийн өмчийн компаниуд. Тэр энийг одоо яаж үр ашгийг дээшлүүлж болох вэ? Ямар арга зам одоо энэ дээр хэдүүлээ. Би одоо жишээлбэл заавал одоо биднээс хятадын жишээ аваад яг хятад ч өөрөө коммунист тогтолцоотой тэр бол одоо манай нийгмээс бол шал ондоо нийгэмтэй. Тэгтэл яг биднээс ижил төстэй гэл ингээл аваад үзье л да. Бразилийг аваад үзье, Шведийг аваад үзье те. Малайзийг аваад үзье. Тэд чинь айгүй том төрийн өмчийн компаниуд байж байгаа байхгүй те. Тэднүүсийн үр өгөөж нь бас хувийнхнаас заримдаа бол бүр дутгааргүй илүү гарцсан тохиолдол байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийг манай хэрэгжүүлэх боломж байхгүй байна уу? Байлгүй зөвлөх тавай. Би бас түрүү хэлжсэн тийм ээ. Тэр хоёр шиг одоо хувийн компани шиг төрийн компаниг ажилуулдаг тийм механизм байна. Тэр нь юу вэ? Яг механизм гэдгийг чинь юу юм? Тэрний цаана юу гэхээр засаглаар ёсоор болгож байгаа. За ёсоор болгоно гэж чинь юу юм? Компани гэдэг юм анх байгуулагдсанаас хойш 400 гаруй жилийн түүх байгаа байхгүй юу? За. Тэр 400 гаруй жилийн түүхийн явцад одоо биднээс энэ болохгүй байгаа нь зас залруулаад ингэхэн зүйтэй юм байна, ингэхэн зүйтэй юм гэдэг энэ хүн төлөвлөлтний өөрийнх нь бий болгосон юм байгаа байхгүй юу? Энийгээ тэр сайн засаглал гэж нэрлэдэг байгаа. Тэр сайн засаглалын механизмыг өөрөөр олцлоо биднээс нэвтрүүлмээр байгаа байхгүй юу? Тэн дээр юу гэхээр жишээ нэггээр олон улсын байгууллагаас гарсан зөвлөмж бас байна. Жишээ тэр Парис төвтэй ОСД гэдэг байгууллага байна. Тэднээс юу зөвлөд юм даа? Хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага гэдэг. Тэр бол одоо яг засаглалын чиглэлээр өнөөдөр олон улсын одоо гол баримт бичгийг тэндээс гаргаж байна. Тэдний нэг одоо зөвлөж байгаа нь юу гэхээр төрийн өмчтэй компани энэ хоёр гараа байна. Нэгдүгээр гар нь захиргааны гараа байна. Нөгөөх нь тэр өмчлөгчийн одоо шейх хоолдрын гар байна тийм. Энэ хоёроо салга гэдэг байгаа байхгүй. Манайх юу гэхээр энэ хоёрыг салгаж чадахгүй байгаа байхгүй. Одоо компаниуд харин яаж салгах вэ? Тэгээд салгал та. Яаж та бол одоо зөвлөдөг. Тусдаа байх хэрэгтэй байхгүй. Харин байх ёстойг нь ойлгоод байна шүү дээ. Яаж хийх вэ? Яаж? Тэн дээр юу гэхээр тэр компани сайн засаглаа. Жишээ нь төрийн өөрийнхөө оролцоогоо бол яг бусад хувьцаа эзэмшигчтэй адилхан бай гэж. За ижил тэнцүү эрэхтэй тэр яг л хувьцаа эзэмшигчэл бай гэж шүү дээ. Засаг яаж юм бол захиргааныхаа эрхийг өмч хэрэгтэйгээ холиод цуг орчихгоо. За. Тэр нь одоо эдүүсийн хилээд байгаа тэр томилгоо, тэр параметраа шахдаг. Магадгүй тэрийг том одоо төрийн албан хаагчид ашиглаж өөрийнхөө эрх мэдлийн төлөө ашиглаж байж шээ. Жишээ нь Эрдэнэтийг биднес тэгжээ, төмөр замыг тэгжээ. Энэ одоо сая 5-7 нүүрсний тийм ээ. Тэр бол үнэхээр төрөөс болж л ашиггүй болж байгаа шүү. Төр яаж тэрнээс өмнөөс нь мөнгө зээлээд тэрийг төр өөр аваад идчихлаа шүү. Автомдаа тараацсан. Тэгвэл бол би тэрний нэг хувьцаа эзэмш мөн үү? Мөн. Төртэй адилхан мэдгүй Эрдэнэт тэгэхээр наадтай ч нь бол бид ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр гарах арга зам. Энэ засаглал тэр пост хувьцаа эзэмтэй яг адилхан эрхтний оролцол гэж байгаа байхгүй. Түүнээс өөрөө тэр захиргааны эрхийг хувьцаа эзэмшигчтэйгээ хойлоод битүү тэр байгууллагын асуудлыг битгий шийдээд гэж. Наадах чинь бол шийдэх арга зам чинь биш болоод байна шүү дээ. Хүсэл чинь болоод байна. Тэгэх хэрэгтэй л гээд. Яг бодиттой. За тууз дээр яг шийдвэр гаргадаг процессд нь яаж энэ улс төрийн нөлөөг бодох вэ? Яаж бодох вэ? Хийцэн байгаа байхгүй. Жишээ нь бол одоо Эрдэнэт 5-7-гийн хувьцааг төр хэдий 90% эзэмшиж байна. Цаана ард түмэн аж ахуйн нэгжүүд бол 10% эзэмшиж байна тийм ээ. Гэтэл тэр 10% эзэмштэйгээ улсуудаар адилхан олцох хэрэгтэй. Гэтэл үгээр ашигын үгээр захиргааныхаа эрхийг хувьцаа эзэмштэйгээ эрхтэй цуг холиод тэдний өмнө шийдвэр гаргаж шүү дээ. Засгийн газар шууд шийдвэр гаргаж байна тийм ээ. За ийм саяын одоо байлгүй зөвлөхийн хэдэд байгаа шиг нөхцөлийг нь эрх зүйн орчныг нь бүрдүүлэх боломж бий. Бага. Тусдаа хуулга. Яаж? Төрийн өмчийн компанийг зохицуулсан. Ягаад гэвэл энэ чинь хувийн компани тэр яг хуулиар нь 100% ажиллах боломж угаасаа байхгүй. Төр ороод ирж байгаа. Тэгэхээр төрийн өмчт компани яг энэ тусад нь нэг хуулиар зохицуулахгүй бол нэг олон хуулиар ингээд зөрчилдсөн. Тэгээд тусаар ингээд төрийн байгууллагт нь тусдаа эрх эдэлсэн. Тэгээ ингээд ороод ах юм бол энэ бол зохимжгүй гэж. За ямар ч байсан тийм олон зөрчилтэй байгаа хуулиудыг нэг болгох, нэг шийдэлтэй болгох гэдэг юм тийм. Ер нь тийм хууль байх хэрэгтэй. Амарсан доктор, юуны компанийн хуулиар ерөөсө зохицуулагдаад явчих болдгоо юм уу? Өөр тэр элдв одоо нөгөө юу гэлээ? Тэгтэл бол сая одоо хиний цэцэн бэлэг хууль чинь илүү компани хуулиар явж байгаа хамгийн гол нь явж байгаа зам буруу байгаа байхгүй. Түрүүжин байлын өвгөө хэлэхээр бол засаглалын сайжруулахын тулд одоо энэ хөрөнгөний бий тэгээд нэг сайхан бараагүй дэлгүүр байгаад идэг хүмүүс очиод бараа авч болдог. Ингээ одоо хөрөнгө оруулчихсан сайхан болгочихсон. Энүүгээр гаргаж болж байгаа байхгүй. Төрийн эзэмшиж байгаа хувьцаа нь арай нэг өөр
юу менежментийн үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Ард иргэдийн эзэмшиж байгаа хувьцаа нь арай өөр хэрэгтэй. Тусдаа хэрэгтэй байхад ердөөс энэ чинь яг хувийн юугаар хувийн зарчмаар явах боломжтой өнөөдөр тийм байх хэрэгтэй байна. Төр бол ер нь зүгээр л хувьцаа бусад хувьцаа эзэмшигчтэй адилхан тэр их хүртэл оролцох гэдэг байгаа юм байна шүү дээ. Хувьцаа эзэмшдэг эрэхтэй холж тэргүй компаниуд битээ дайрлаж байгаа. Тийм нөхцөлийг л одоо нөгөө хуулиар гаргаад өгчүүл яасан гэдэг юм байна шүү Яг дээ. одоо компани тухай хуулиар явъя гэх юм бол одоо хувьцаа эзэмшигчийн эрхийг 3 газар эдэлж байгаа. Улсын их хурл, төрийн өмчийн хороо, засгийн газар. Одоо зөвхөн компани хувьцаа эзэмшигч оногдсонд эрх энэ 3 байгууллага хуваад эдэлж байгаа байхгүй юу? За улсын их хурл нь энэ хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олох тийм эрхтэй байна. Өмчлөх. За засгийн газар нь бол тэр өмчийг захиран зарцуулах журмын тогтоох юм байна. Төрийн өмчийн хороонд тууз томилох юм байна гэдэг. Ийм утгагүй нэг ийм зунгаарлалцсан юм дотор бид нэр төрийн өмчийн компани муулаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх асуудлуудын цэгцлэхийн тулд хувьцаа эзэмшигч нь компани хувьцаа эзэмшигчийг эргэтэй шүүгээ шууд тэгж оргиж болохгүй байна. Эрх үүргүүдийг ингээд хасаж хаяад тэгээд нэг за төрийн өмчт компани энэ рүүгээ орж болохгүй шүү. Энэ ингэж болохгүй шүү. За бусд нь бол компани тухай хуулиар явна гэж ямар ч байсан нэг ийм зохицуулт хийж өгөхгүй байна. За ингээд баярлалаа. Өнөөдрийн бидэнд бас нөгөө цаг маань хязгаартай байгаа. Тэр яг би нэг дүгнэмэр аятах гээд үзээдхий. Тэр ухаандаа бол улс төрийн нөлөөллөөс хамгийн дээд зэрэгээр хамаарал багтаа болгомоор юм байна тийм үү? Яг яаж гэдгийг нь бол биднээс бол сайн. Яг магадгүй сая бол нэг тусдаа нэг хууль гарах хэрэгтэй болов бусад хувьцаа эзэмшигчтэй адилхан ижил тэнцүү эрхтэй төрийг болгох нэг юм арга замууд байх шиг байна. Ил тод байдлыг нь нэмэгдүүлэх ийм арга замууд байх шиг байна. Хоорондоо зөрчилтэй байгаа хуулиудыг зөрчилгүй бөгөөд нэг тодорхой хуулийн нэг зохицуултанд оруулах ийм шаардлагатай байна. Дээр нь бол компанийн зорилго нь бол тодорхой яг ашигын төлөө байгууллага тийм. Ашиг байхгүй тэр компани бол оршин тогтнох шаардлага байхгүй тийм үү? Татвар төлөгчдийн мөнгөөр тэнд оршин тогтнож байгаа юм ямар хэрэгтэй тийм үү? Ийм одоо гол хэдэн одоо арга замууд байж бас болмоор юм шиг байна гэж бодож байна л да та нөхдийн ярьснаас. За тэгээд би зүгээр төвсөлтний өөрийн чинь сайн хийсэн дээр бол бидний судалгаа хийсэн юм байна. Төрийн өмчт уулуурхан компаниудын одоо нэг 10 компани байна. Төрийн өмчт эрчим хүчний нэг баг 20 компани байна. Тэднээсийн яг одоо компани засаглан төвшин үнэлгээ хийж үзсэн байна л да. Тэгээд тэрийг бусад орны явдал харьцуулаад харахад бол жишээ нь уулуурхан тэр 10 компани одоо дундаж засаглалын төвшингийн тодорхойлоход 100% байх ёстой юм бол 28% байгаа байхгүй. Өөрөөр цаана үлдэж байгаа 78% нь хийх ёстой юм хийгээгүй шүү дээ. Хийх ёстой юмнууд нь 100 хийх ёстой 100 юм байгаа 28-ыг хийгээл 78-ыг хийгээгүй гэсэн үг байна тийм ээ. Эрчим хүчний компаниуд 34% гарч байна. Өөрөөр тэрний цаана үлдэж байгаа 66 юм хийгээгүй байна гэсэн үг шүү дээ. Хийх ёстой юмнуудыг биднээс энд л алдаад байгаа байхгүй. Хэдлийн хүлээд жишээ нь манайтай адилхан одоо Вьетнам байна. Вьетнамд бол 45 байж байгаа одоо 75 болцсон байна. 2 жилийн дотор тэгж ахиулсан байна шүү дээ. Филиппин байна. 80-аад хувь тагаалж. Өөрөөр тэднээс тэгж засаглалынхаа хийх ёстой юмудыг тэр хэмжээнд хийгээд байна. Тэгэхээр таны хэлж байгаа бол одоо бид ганцаараа зөвхөн ийм одоо дэлхийд дээр энэ төрийн өмчийн компанитай ингээд зовоод зүдрээд байгаа улсууд биш. Бусад орнуудын сайн арга замууд зөндөө байна. Проблемууд байна шийдэж байгаа. Тэндээс нь судлаад боломжтойг нь Монголд аваад нэвтрүүлэх хэрэгтэй гэж ийм гол бас нэг дүгнэлт байна л да тийм ээ. Бүгдээрээ санал нийлж байгаа байхаа гэж ингэж бодож байна. За тэгээ ингээд бүгдээр нь чинь одоо дахин одоо цаг зав гаргаж энэ хэлцүүлэгт идэвхтэй оролцсон талархаж байна. Баярлалаа.